Саран найзуудтайгаа маргааш ойд зугаалахаар ярилцжээ. Маргааш өдрийг тесэн ядан хүлээн. Ойд зугаалж байгалийн сайхныг харж шуудын жиргээг сонсож жимс тун. Дуртай амтнаа авч идэн гэж ботхоос маргааш гэдэг өдөр хичнээн хол санагдаж байлаа. Ээж нь түүнийг өнөөдөр хувцаа угаагаад дүүгээ асраад байж байгаараа гэв. Саран маргааш найзуудтайгаа зугаалах гэж байхад ээж ямар их ажил хийлээдэг юм бэ гэж ботхоос уур нь хүрч. Би өнөөдөр ийм их ажил хийж чадахгүй гэчв. Үүнээс болж ээжтэйгээ муудалцаж өдөржин ээж нь ч дуурсангүй. Саран ч дуурсангүй. Саран зөвхөн маргаашийн тухай л бодож байлаа. Хүсэн хүлээсэн маргааш өдөр болж Саран, Уянга, халуун нараас гадна ангийнхаа 5 найзтай хамт ойроо явлаа. Ойд үнэхээр сайхан байв. Түр зуурхан нартаа зөөлөн бороо оров. Ойн цорхоогоор надны туяанд солонгийн туяаран харагдана. Үнэхээр сайхан жаргалтай байв. Хэсэг зуур бүгдээрээ амарч авчирсан амтнуудаа хувааж идээд зөөлөн хөвдөн дээр нүдэн анин дээг шаран хөвтөцгээлээ. Сарангийн сэтгэлд ээжтэйгээ муудалцсан өчигдрийн явдал орж ирээд нэг л тавгүй. Бүгдээрээ цааш явцгаав. Модон дээр шувууны уур зассан байв. Нэгэн найз нь бүгдээрээ шувууны уур үзхүү гэлээ. Гэтэл халуун шувууны өндгөнд сүүдрээ тусвал ихэн голчгдөг гэж эмээ маань хэлсэн гэв. Тэд цааш явцгаалаа. Сарангийн санаанд бас л ээжтэйгээ муудалцсан өчигдрийн явдал орж ирээд л байв. Өнгөнгийн цэцгээс алгалж байв. Бүгдээрээ олонгийн цэцгсийг харж цэцгсийн дэргэд зураг ахуулж хөвжилдөв. Оройхон болж уулнаас бууж ирлээ. Саран гэрлүүгээ баяр хөөртөө бутсан боловч ээжтэйгээ муудалцсан өчигдрийн явдал бас л сэтгэлийг зовоосоо. Гэрлүүгээ явж байхдаа өнөөдрийн аяллаа тухай биш өчигдрийн таагүй явдлын тухай бодоод л байв. Өнөөдрийн ажил үнэхээр сайхан байсан боловч Саран нэг л тавгүй.